Вау, гадаа бүр ямар гоё цаг агаартай байна. За нэлээд хэдэн өдөр аялчихсан чинь бүр би нэлээд ядарчлаг боллоо толгой удаж байна. Тэгээд орж унтлаа. Шинэ 12 өнгөрөөгөөд Парис ирнэ. Тэгээд би 10 жилийн найзтай Парист уулзах цагаадаа үнэхээр баяртай байна. Камера ин тэндэг явж. Хэн таарчлаа те. Юу гэж байгаа Юу гэж байгаа? За Парисын гудамжны маркет нэг иймэрхүү байдаг юм байна шүү. Одоо яг айгүй их хүнтэй хэсэг рүү орж ирсэн байна. Тэндний таньдаг хүн урд алхаалах шүү. Эвтэрлээ. Ийм гоё нэг бар төмөр гэдэг юм байна. Гэтэ нэг юм юм байдаг шүү. Энэ хоёр хөрхөө явчих. Яа, таа намайг гаргая. Энэ юу вэ? Дэсбэрсараа. Одоо нэлийн бороо ороод тэр юм олж юм уу гэж бодлоо. Энэ юм цэцэг тэл бэлсэн байна. Ямар цэцэг юм болоо? Нүгээр дөрөн зураг авалт. За тэнд бол одоо манай фэнүүд настай уулзахаар зугласан байна. Усмс байхгүй яг ширхсэй гэдэг. Тинээд ядарсан хүмүүс. Насны төрс өдөр. Тэгээд би яг жигнэсээ ингээд чи сэтгэлээсээ жоохноос хахуулаад мөрөөддөг байсан хотдоо ирж үзсэн. Биш ирж үзэж байна. Яг өдөр зүгээр л байсан юм л та. Гэхдээ одоо ингээд яг дэрэгдээс нь харсан чинь миний бүр сэтгэл үнхээр хүчж байна.
ирэх гэж зөндөө их юм боллоо. Өдөржингөө хажуугаар нь явсан ч гэсэн яг ч юм зүгээр айгүй тайван байгаад байсан. Тэгээ орой яг тасныг хараад энэ үртэл ингээд зөндөө олон юм тулж ирээд бандаа жоохон цасчлын мөрөддөг байсан газар ингээд зүгээр жоохон цасчлын мөрөддөг газар ингээд ирсэн төрсөн өдрийнхөө билүү лаагүй ч гэсэндээ ингээд идгээ 10 жилийнхээ найзтай зогсож ин гэсэн чинь гинт өөр сэтгэл хөдлөлөө. Яг олон хүний хувьд нэг зүгээр л нэг хотоохтай. Гэхдээ миний хувьд би яг орсон цагаас Парис дээр үзэх юмсан Эйфелийн цанхыг үзэх юмсан гэж боддог байсан байхгүй юу? Одоо тэгээд төрсөн өдрөө тэмдэглэж байна. Яа. Баярын дээр. Яа. Баярын дээр. Монголд хойшоо 100 уулзах басгүй байсан дээ. Аха. Тэр сая бараг цаг уйлж баахан юм ярьж одоо ингээд түрүү авсан гурил идэх юм хэдэд байж гин. Өнөөдөр ийдсэн бүх юм хазар амталтал амар. Сэтгэл хөдлөл бүр яг ингээд 100%-аас бараг дээш авсан юм те. 10-аас 100 мянга. Бүх юм бай. Харалтай харалтай. Өнөө айгу тийм амьд байгаа юм шиг мэдрэмжийг амар хүчтэй авч байгаа тийм. Амар догц цэнээр авч байгаа. Ясгэнэ? Заяаны хэн минь чи аль зам дээр байна? Зам дээр минь ерөн байна уу? Аль улсын зам дээр байна? Одоо очиё. За энд нэг заяаны ханаа мөшиг юм байна. Хэвийн батан болтой санаа алдчих. Зам дээр байтраа. Уур юм байна. Энэ өөр юм байна. Муугаад ээ. Харж явнаа. Ядарч байна. Зөндөө ядарлаа. Харж ч гэж хөтөл руугаа л явж юм та. Хөшлөг. Хэнтэй мал. Тэр энийг ихсэн би өнөөдөр хаад өөр юм авч идэх юм уу гэд. Тэр тойр богч шүү. За би хоёр нэг газар явж байгаа замаараа нэг vintage store оллоо. Өмнө нэг жишээ олгож харъя л да хэдүүлээ. 49 евро. Кино.
Лууд байна. Лууд байна. Бид хоёр энд гоё зураг давуулах гэж бүр үнэхээр 100,000 удаа хичээж одоо бууж өгөө явж байгаа байсан зүгээр. Энэ цэцэрлэгт хүрээлэн тусдаа явахаар шийдлээ. Тэнд Эвлийн цамхаг харагдчихэв. Тэгээд энэ цэцэрлэгт хүрээлэн харин жижиг хэсгүүд дээр нь зөндөө олон юм ногоон самтлуудтай тэнцэн нөхсөн үнэн ирээд суугаад амраад ном уншаад их гоё тайван газар байна. Бүгдээ энэ шоуг надтай хэр удаа алхах нь харцгаая. Шинэвтер салж явсан шүү дээ. Тэгээд энд байна гэд надаа хаяг явуулсахгүй юу? Тэгээд би олохгүй байсан чинь тэнд нэг хүн сууж байна. Тийм ээ манайхаа бид энэ хүү Эвлийн цамхаг доор ирсэн байна. Энэ бол цамхаг. Аха. Энэ бол юу гэдэг вэ? Хайр дурлалын бэлэг тэмдэг болсон Эвлийн цамхаг. Тийм ээ. Гэвч бид хайр дурлалгүй. Тийм ээ. Бид бол мэн илчилчихлээ. Тийм ээ. Тийм ээ. Тийм ээ. Ороос нь харахаас илүү холоос харах нь илүү гоё юм байна та. Гэтэ нарийн деталуудыг харах сонирхолтой. Одоо яг төвөөс яг холоос нь Дэшээ нэг юм харахгүй юм байна. Ингээл Баша бараг ингэж харж байгаа нөгөөний зүлгэн дээр очиж сууж юм аа гэмээр юм шүү дээ. Юу яа? Шатар алхахны гэж байна. Тэг хоёр давхраас дэшиг болохоор. За, Эвлийн цамхаг руу гарахад үнэн нь юм байдаг юм бэл. Шатар алхахад том хүн 14 евро. Тэг шатар алхаж байгаас юу юм бэ? Энэ шар хэсгээр нь явхад ийм төлбөртэй, дээшээ гарахад ийм төлбөртэй биш үү? Наа чи хөвтгөр гоё харагдаад байгаа бохтой хүмүүс хөвтээд байх юм. Эндээс гоё харагдаж шүү дээ. Гэрэг. Өчтөрийн амар сэтгэл бүр амар айлгүй. Яа өсч амар гоё ирж байна. Юу? Өсч чинь. Баярлаа. Яа. 2 өдөр 24 талаа зуралцсан эцэст ийм болцоол юм байна. Нутаг буцъя да. Хоёр шин үү? Жохон нэмэртэй. Бид хоёр Эвлийн хажуугаар зүгээр ингээ хотел руугаа харих гээд алхаж ийн гэхээр сони юм аа гэж ярьлаа. Энд хөрөлөө.
Баяртай. Сүүлийн хоороо алхаж байна. Тэгээд Парисын хөнгүү гудам нэг иймэрхүү байдаг юм байна шүү. Бүр тийм аюултай амар гудам биш л бах та. Зүгээр л нэг жоохон хүн багтаа хоосон гудам байна. Амар гоё чил. Тийм ээ, чил байна. Lately I've been trying to remember, picking up the pieces of the past, to see which ones I've lost on my way and which ones still fit together. When I think back to those days of joy, lots of laughter, a long way to say